Сайн байцгаана уу? Та бүхнийхээ энэ өдрийн амгалан айлтгая. Бямбын урилга контентийнхаа одоо ээлж дугаарыг Монгол Улсын их хурлын гишүүн Цэнгүүнтэй хийхээр одоо энэ сайхан Winter Garden гэмэх дөрвөн үйлдвэрлэлийн цэцэг хүрэлцээд байна. За сайн уу? Сайн мөн. Сайхан. Өдрийн мэндэ. Сайхан урдч гинэ та. Сайхан урдч гинэ. Сайхан урдч гинэ. За, урилга хүлээж авч хүрэлцээсэнд баярлалаа. Урьсан маш их баярлалаа. Тэгээ Бямбын урилга гэдэг бас ийм контент бас хийдгийг. Хамгийн гол нь одоо улсын их хурлынхаас залуу гишүүдтэй саналуудлаа солилцож бас туршлагаа хуваалцаж бас одоо хууль тогтоох байгууллагад хуулийг хэрэгжүүл, хуулийн хэрэгжлийг хяналт тавих энэ чиглэлээр бас хэрхэн яаж ажиллавал бас зохимжтой байдлаар бас жоохон зөвлөдөг юм аа. Тэгээд энэ удаагийн бас зочноор Монгол Улсын их хурлын одоо хамгийн одоо залуу гишүүн 126 гишүүнтэй парламент ч тийм ээ. Энэ парламентын одоо хамгийн залуу гишүүн одоо эмэгтэй гишүүнээс ингээд урьж одоо оролцуулж байгаа. Урилга хүлээж авсан баярлалаа. Залуучууд маань бас өөрөө чинь нэлээд сонирхдаг баг. Нэлээд одоо залуу гишүүн, эмэгтэй гишүүн бас улс төр одоо тэр болгоо одоо эмэгтэй хүн дээрээс нь залуу хүн бас одоо их хурлын гишүүн болж орж амаргүй. Тэгэхээр ороод ирсэн одоо яаж яваад ямар хуу одоо түүх намтартай ямар амжилт гаргаад юугаар онцлог болоод одоо их хурлын гишүүн болоод ороод ирсэн юм болоо гэж бас мэрси бас сонирхож байгаа сонсогддгийг чигт хэлсэж. Энэ талаар бас нэг нөгөө бас одоо боломжтой ярьж өгөхгүй бас. Миний хувьд болохоор юугаараа илүү арай онцлог байсан бэ гэхээр би бол илүү тийм чөлөө зах зээлийг их ярьдаг. Илүү либерал талдаа хэрвээ арчилсан намын тухайд бид нэр эрх чөлөөний тухай ярьж байгаа юм бол энэ өмчтэй болох ёстой маа гэдэг тэр агуулгыг айгүйх ярьдаг байсан учраас манай намын үзэл санаатай нэлээд таарч исэн. Тэгээ яг 2024 онд чинь бид нар бас нөгөө анхны 30% квотыг гаргаж ирлээ. Тэгээд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих зорилгоор энэ бол гарч ирсэн. Тэгээд би ч одоо нөгөө нэг арчилсан залуучуудын холбооны тэргүүндэд ерөнхийлөгч ажилладаг. Хизээ болсон юм. 2023 оны. 23 он. Тийм. Тэгээ 23 онд арчилсан залуучуудын холбооны тэргүүндэд ерөнхийлөгч болтлоо бас тий. Эмэгтэйчүүдийн өрсөлдөөн, залуучуудын өрсөлдөөн энэ дунд бас ялгарч тоож гарч ирэхэд бас ямархуу одоо ялгарл гэдэг юм уу амжилт давуу тал байсан байх. Гэхдээ яг ер нь бол нөгөө нэг цахим орчинд нэлээд өөрийнхөө үзэл бодлоодыг бас нэлээд хэлж явдаг. Тэгээ тэр маань ч гэсэн манай намын гишүүдэд нэлээд таалагддаг байсан. Дээрээс нь болохоор ер нь нэг юм хөдөлгөөн өөрөө нэлээд их хөрөнцөлтөө хүсийн чуулганууд манай нам хийж явж байсан. Тэгээ тэр үеуд дээр бас ингэж гарч ирж яриад бид нар чинь бизнес зөвлөл гэж байдаг. Залуу бизнес эрхлэгч нарыг ер нь намдаа татъя гэдэг бодлохоор л үндсэндээ бол ажиллаж эхэлсэн. Тэгээд бизнес эрхлэгч гэхээр бид нар чинь дандаа топ 100-г хараад байдаг. Гэтэл бизнес эрхлэгч нар чинь бол одоо чинь сумандаа хүнсний дэлгүүр ажиллаж байгаа хүн чинь ч гэсэн бизнес эрхлэгч байхгүй, бизнесмен байхгүй. Тэгэхээр тэр хүмүүсийн дуу хоолойч гэсэн бид нар гаргадаг байх ёстой маа гэж бид нар л ярьж байсан. Тэгэхээр манай энэ бизнес зөвлөлч гэсэн маш өндөр нөгөө оролцоотойгоор бид нар шинэ үеийн одоо залуу бизнесүүднүүдэд жижиг дундуудаа боломжийг гаргаж өгөхгүй штэ гэдгийг бол их ярьж гаргасан л та. Тэг яг улс төрд бас ингээд би бас өөртөө ч адилхан анх бол бас хамгийн залуу гишүүн болж их бол сонгогдож байсан. Тэгээд ингээд залуучуудаа гэдэг юм эсвэл одоо цөөнх байж байгаа эмэгтэйчүүдтэй гэдэг юм илүү бас онцолж хардаг, илүү бас тийм үү итгэл найдвар хүлээлгдэг. Тэрийгээ дагаад илүү бас нэг хариуцлага өөрүүлэх гэдэг юм санагддаг. Гэхдээ бол өөрөө бол бас богинохоо хугацаанд маш сайн одоо бас танигдж байгаа. Энэ нь бас одоо иргэдийн итгэсэн тий залуучуудын итгэсэн итгэлийг бол маш сайн одоо дааж ажиллаж байгаа би бас ойлгож байгаа. Тэгээ эн чинь бас өөрөө ч урд нь эрхэлж ирсэн ажилтнаа чинь холбоотой байж магадгүй суддаг тийм. Танах бол яг бизнес эрхэлж байхдаа нөгөө Atmor гэж компани ерөнхийдөө бол бас байгаль орчны ээлтэй энэ чиглэлээр бизнес эрхэлж байсан гэж ойлгож байгаа. Тийм манай аавын үүсгэн байгуулсан компани л да. Тэгээд энэ чинь нөгөө гэр бүлийн бизнес болохоор нөгөө багасаа яг тэр ингээ хараад өсчдөг учраас ер нь инженерингийн салбар яагаад хөгждөг юм бэ гэдгийг ер нь нэлээд ойлгохдаг болсон. Тэгээд үндсэндээ энэ инженерингийн салбарыг хөгжүүлэхийн тулд бид нар ингээд маш олон чиглэлээр бол одоо хувийн компаниуд бол одоо оролцож үзчихсэн. Тэгэл бид нар чинь ингээл томоор нь одоо дэд бүтцийн шугамуудыг татаал тий Улаанбаатарын нөхөн жорлон утааны асуудлуудыг шийдчих болох юм байна. Тэрэнд нь төр оролцоод өгөх юм бол болно гэж боддог байсан бол ер нь цаад утгаараа энэ нь бол ядуурл юм байна л гэдэг эцсийн дүгнэлтэн дээр маш олон буруу одоо шийдвэрүүдийг манай төр гаргаж байгаа. Тэрийг хараад ахаар ер нь хүн өөрөө баян болоод
хүмүүс иргэд өөрөө орлоготой болоод ирэх юм бол орон сууцнд амьдрах юм уу, хаусанд амьдрах юм уу, тэрнийгээ одоо ямар инженерингийн шийдлэр шийдэх юм гэдгийг хүмүүс өөрсдөө шийдээд явчих бололцоотой. Хүн гэдэг амт чинь маш одоо ухаалагдсан шүү дээ. Тэгээд тэрийг заавал төр орж ир шийдээд авах шаардлагагүй маа. Тэрнээс заавал төр татвар төлөгч нарын мөнгийг маш их өрн таран хийгээд авах шаардлагагүй маа гэдгийг л ойлгосон. Өнөөдөр бол үндсэндээ гэр хорооллыг утаанаас салгахад энэ одоо тийм үү агаарын орчны бохирдлыг бууруулахад яндан буулгахад хөрсний бохирдлыг алгуулахад ерөөсөө гол юм бол инженерийн шугамшилж цэвэр бохир ус халаалтын асуудал. Тийм болохоор өшөө илүү тийм үү яаж яндан буулгах вэ? Яаж жорлон байхгүй болгох вэ? Гэдэг дээр өсөл гэр хороол бидний цэвэр бохир усны шугам татчихж халаалтын асуудал шийдэж гал түлхээ болно, утаа гарахаа болно, хөрс бохирдуул жорлоохаа болно. Энэ үүднээс харин одоо бизнес өшөө илүү хөгжих ёстой юм шүү. Энэ нэг сонио ойлголт байгаад байгаа. Технологийн хувьд бол ерөөсөн инженерингийн хувьд ямар ч асуудал байхгүй. Бид нэр дэлхийн маш гой технологиудыг оруулж ирээд шууд шийдэж болно. Зүгээр өнөөдөр хүртэл яагаад шийдэг хүн гэхээр бид нар ядуу гатал холбоотой байгаа. Биднэрт угаасаа тэр хэмжээний хөрөнгө оруулалтуудыг хийх, тэр хэмжээний мөнгийг гаргах боломж нь байхгүй. Тэгэд нэг уламжлалт сэтгэлгээ бас байгаад байгаа юм шиг харагдаад байгаа. Одоо энэ Улаанбаатар хот толгойч социализмын үеэс тавигдсан нэгдсэн одоо сугамшилжинд холбогдож явж байгаа. Бусад хотуудын жишгийг хараад үзэхээр шинэ хотуудыг ялангуяа хараад үзэхээр чинь дандаа бие даасан их үүсвэрүүдээр холбогдсон. Барилга байгууламжинд нь өөрсдөө бие даагаад одоо хангадаг болсон. Тэр нь өөрөө ашигт үеийн коэффициент хамаагүй өндөртэй, бүтээмж өндөр, хямд зардалтай байгаад байгаа. Тэгээд үзэхээр чинь бие даагаад барилгууд өөрсдөө шийдэж чадж байгаа юм бол заавал тэрийг төр явж хийгээд авах ямар шаардлагатай юм бэ? Тэр чинь одоо ингээд маш том шугам болоо одоо бид нар явууллаа гэж бодоход одоо шугамын дулаан алдагдал гэдэг чинь ямар өндөр байдаг вүлээ те. Тэгж байгаа чинь бид нар нийт үйлдвэрс эрчим хүчнийхээ шугамын дулаан алдагт 30% нь л зөвхөн гудамж одоо талбай халаагаад дуусчихж байгаа. Тэгэхээр энэ зардлаа бодоод үзэх юм бол бид нар нөгөөнийг зах зээлтэн буцаагаад даатгадаг зарчимлуугаа орчих юм бол илүү одоо улсын хувьд арай хэмнэлттэй болов гэж би бол хараад байна. Мэдээж компанийн хувьд бол нэгдсэн шугамын 50 нуу тэр хувийнх нь байна уу юу нэ нөө хэрэглэгч өөрөө сонгоод явахд бол элэнж байж болно л та. Тэгээ яг би бол Ховд аймагт бас ингээд гэр хороол дундтэй яндантаа жорлонтой айлуудын дунд цэвэр өхөрсөн шугам татсан айлууд өнөдөө үндсэндээ гал тулж утаа гаргахгүй гадаа гарч одоо бизнес хөрс бохирдуулах болж байгаа. Энэ одоо шийдэл бол улс таяраас хэрэгжүүл болох юм шаарддаг юм л та. Тэгэхээр танаа туршлага бол энд нэлээд байгаа гэж бодож байна. Энэс холбоод бас ярихад бидэнд өнөөдөр бас энэ одоо хүрээлэн байгаа орчин те ногоон байгууламжийн асуудал. Одоо өнөөдөр бид нараас ингээд Winter Garden энэ сайхан өвөл зуны одоо дөрвөн үйлрлийн хөлөмжийн унд сууж. Ерөөс яаж одоо хөлөмжийн хийг ялгарлыг багасгах вэ гэдэг дэлхийн нийт анхаарч байгаа. Яагаад гэвэл эрчим хүч юм болгоно одоо эрчим хүч одоо хүний амьдрал чи одоо унтах, идэх, одоо өмсөх гэсэн одоо анхдах шуурга хэрэгцээ байдаг бол түүнтэй адилхан эрчим хүч тог цахилгаан байхгүй бол үндсэндээ хүн амьдарч чадхаа болчихж байгаа. Тийм болохоор одоо энэ эрчим хүчний хэрэглээг бас хэрхэн яаж хэмнэлттэй байлгах вэ? Хөлөмжийн ялгалыг яаж бууруулах вэ? Энэ л бас чиглэсэн бодлого өсөлтийг хэрэгтэй байх юм л та. Одоо ядаж бидний одоо сүүлийн одоо хэрэгжилж байгаа нөгөө хиймэл оюун ухаан AI, чат GPT шин одоо маш их одоо эрчим хүч хэрэгэлдэг гэдэг. Үүнийг одоо хэрхэн одоо эрчим хүчний өс нэмж байгаа хэрэгцээг яаж хангах вэ? Энэ өс нэмж байгаа эрчим хүчний хэрэгцээг хангахтаа яаж тийм үү байгаль орчинд ээлтэй байх вэ? Гэдэг дээр одоо бас өөрөө чинь бас нэлээд үнэхээр ялгарч дуу хоолойгоо илэрхийлж одоо байгаа гэж бас ойлгож байгаа. Тэгээ ер нь энэ эрчим хүчтэй холбоотой асуудлыг ярихаар би гэр хорооллоор нэлээд их ажилладаг байсан. Тэгээд айл дээр очиод ярихад бол за та одоо ингээд нөхөн жорлонгоо шийдээд те гэртээ сайхан халуун утга усанд ордог болоо гэд ингээд анх бол нөхөн жорлонгийн асуудлыг илүү төлхөө ярьдаг байсан. Гэхдээ нөхөн жорлонгийн асуудал чинь өөрөө одоогоор Монголын нөхцөлд бол одоо люксус буюу одоо дээд зэргийн тансаг хэрэглээ байгаад байна. Бидний хувьд хамгийн түрүүнд шийдэх ёстой асуулт нь яаж дулаан байх вэ гэдэг асуудал. Энэ чинь өөрөө хөлдөж өгөхгүй байх буюу анхдагч хэрэгцээ байгаад байгаа. Тэр утгаараа нөхөн жорлонгийн асуудал бүр хойдолтой нөгөө талдаа болохоор дулаан халаалттай холбоотой эрчим хүчтэй холбоотой асуудал нэг талдаа амьдралын шаардлагаар бидэрт гараад ирсэн. Тэр чинь утаа ягаа гарч ирж байгаа хэрэг уус эрчим хүчний дутагдлаас л болж гарч ирдэг. Тэгээд одоо манай монголчууд чинь нөгөө энэ эрчим хүчний реформ гарч ирээд одоо үн тарифыг бид өртөгт нийцүүлъя гэдэг ингээд яриад эхлэхээр энэ чинь үн цэнтэй бүтээгдэхүүн юм байна, үнэтэй юм байна гэж бодохоор яаж хэмнэх үү гэдэг тэр дадлууд буцаж гарч ирж байгаа юм л да. Байшингийн дулаан алдагдaltaгүй байшин барих чинь чухал юм биш үү гэдэг асуудал буцаж гарч ирнэ. Хэмнээд ах юм бол бид нар бага эрчим хүчээр одоо удаан хугацаанд бага зардлаар удаан хугацаанд халааж чаддаг байх юм бол энэ шин бол буцаад нөгөө бидний яриад байгаа байгаль орчинд ээлтэй ногоон гэдэг зүйлийг дэмжиж тавьчихна. Энийг байран дотор амьдарч байгаа хүмүүс одоохондоо хийж чадахгүй байгаа.
Ягаад тэгэхээр чинь бид нар чинь ерөөсөө нэгдсэн дулаанаар явцдаг. Зарим одоо 1-2 давхрын ч байд юм уу айлууд нь бол маш өндөр температуртай халаан. Тэгээд борч онгойлгоцсон сууж идэг. Дээшээгээ болоод ирэхээр даралт нь хөрөхгүй болохоор нөгөө 9-10 давхрын айлууд нь болохоор хүүтэн болчдөг. Ийм асуудалтай байж байгаа. Тэгэхээр чинь бид нар нөгөө тоолоржуулалтын асуудлыг тавьж өгөх хэрэгтэй болчиход байгаа юм л да. Зайшгүй яаралтайгаар энэ тоолоржуулалтыг хийгээд эхлэх юм бол хүн өөрөө би хэдэн градусын температурт байх юм гэдэг тэр сонголтоо хийчихнэ. Дээрээс нь хэрвээ би нэг 7 хоног хөдөө яваад ирэх байх юм бол тэр хоногтоо градусаа бас буулгах чинь ашиглахгүй байгаа юм чинь. Ингээд ирэхээр бид нар бол 20-30% хэмнэлтийг бол шууд тоолгорын тусламжтайгаар бол хийх боломж нь бас байна. Тэгээ илүү хэрэгжилж байгаа бол илүү төлнө, бага хэрэгжилж байгаа бол бага төлнө. Өнөөдөр одоо үндсэндээ бол нөгөө тийм тогтолцоо алгатай. Ерөөс бага хэрэгжилж ирсэн ч адилхан төлдөг, их хэрэгжилж адилхан төлдөг. Энэ дээр одоо үндсэндээ өнгөрсөн жилийн бас засгийн газраас гаргасан шийдвэр та бүхний бас эрчим хүчний одоо лобби бүлэг тодорхой хэмжээнд бас дэмжиж ажилласны бас үр дүнд одоо өнөөдөр эрчим хүчний хэмнэлт гэдэг юм байх хэрэгтэй байна. Хэдийгээр одоо эрчим хүчний үн тариф өсөж байгаа ч гэсэн нөгөө талдаа эрчим хүчийг тийм хэмнээд илүү ухаалаг хэрэглээтэй болж иж илүү бас тийм амьдрал ая тухтай болох юм байна гэдгийг бол иргэд нэлээд ойлголттой болох шиг боллоо тийм ээ. Дараагийн цаашаа хийх алхам нэг шаардлагагүй юм. Ер нь одоо нэг сонин гацалтын үед ирчээд байна. Одоо нэг үг бол ярихад энэ нэг үзэл баримтлалын хувьд ялгаатай тал үүсчээд байгаа юм л да. Бид нар ч юм бол ингээд үн шөлөөлнө гэж ярьсан. Тэр нь болохоор зах зээлийн өрсөлдөөнөөр хин хямд эрчим хүч үйлдвэрлэж чадчихээн нар салхи нь одоо нүүрс нь аль нь ч бай. Тэр хямд нийлүүлж чадчих байгаа нь өрсөлдөөнөөрөө оруулаад нийлүүлээ гэдэг энэ зарчим ярьж байгаа. Гэтэл одоо явж байгаа бодлого нь засгийн газраас юу яваад байна гэхээр нэг том станцууд дээр болохоор засгийн газрын одоо үнийг одоо тогтоож өгч штэ одоо хилцлэр тэр нь болохоор одоо 600 мегаватт ч гэдэг юм уу 300 мегаватт ч гэдэг маш том хүчин чадлын станцуудыг барьчих доктортой гэрээгээр одоо 8-9 центр гэрээлээд 20 жилээр явчих гэдэг ингэж байгаа. За ингээд явчихад асуудал нь юу байна вэ гэхээр бид нар технологи яаж хөгжиж байгаа юм. Техник технологи 900 байж байгаа. Өнөөдрийн 8-9 центих яг л байгаа одоо техник эдийн засгийн үндслээрээ тооцоон зөв байж болох ч гэсэн технологи сайжраад ирэхээр магадгүй 2-3 цент 20 жилийн дараа болчих واخгүй. Энэ одоо нөгөө үн өртөгчин. Тэгээд ирэхэд тэр үед монголчууд бид нар яагаад энэ өндөр үнэтэй станцаас чинь заавал юм авах хэрэгтэй юм бэ гэдээ ярьж байгаа. Тэг яагаад энэ асуудал чинь өөрөө хямдраад байна гэхээр айл өөрөө хэрэглэгч одоо үйлдвэрлэгч болчихлоо шүү дээ. Эрчим хүч үйлдвэрлэгч болчихлоо. Би ямар ч тэр төрийн хамааралгүйгээр том дамжуулагч шугамар татаж орж ирсэн тэр хол байгаа станцаас юу авахгүйгээр өөрөө нарны панелууд тавиал өөрийнхөө хэрэглийг бүрэн дүүрэн хангаж болдог. Болцоод тахт чинь яагаад заавал тэндээс өндөр үнэтэй цахилгаан эрчим хүч авах юм бэ гэдэг энэ асуудал гараад ирэхээр үзэл баримтлалын хувьд манай энэ эрчим хүчний салбар яаж хөгжих юм бэ гэдэг дээрээ айгүй ондоо бодлоготой байгаад байна л та. Би бас ерөнхий сайдаас ч бас энийг асуугаад байгаа. Тэгээд аль үзэл баримтлалаар явах юм. Өнөөдөр тогтвортой бодлоготой тийм үү? Бид бас тодорхой баталгаа өгчөж энэ салбарт хөрөнгө оруулнаа. Аяндаа хөрөнгө оруулах хүмүүсийн сонирхол нэмэгдээд олон их захиргааны тийм их усрүүд тийм үү? Дулааных байна уу, нарных байна уу, салхиных байна уу, усан захиргаас их ус нэмэгдээд ирэхээр аяндаа өрсөлдөөнийхөө зарчмаар үнэн буурнаа. Тийм болохоор бидний төрийн бодлогыг тодорхой болгоод тогтвортой болгоод өгчээ. Аянд хөрөнгө оруулах хүмүүсийг хөрөнгө нь эрсдэлгүй нөхцөлийг бүрдүүлээд өгчээ. Үүний дараа аяндаа үн хаажимдаа буурах байхаа гэж бас хэлдэг. Тийм. Тэгэхээр бид нар энэ тархмал их усрүүдийг аягүй сайн дэмжих хэрэгтэй байгаа. Нэг том станцуудыг одоо дэмжих гэхээсээ илүү манайх чинь өргөн уудам тал нутагтай дээрээс нь тархаа бутрахаа буюу одоо жижиг суурин газрууд ихтэй. Тэгэхээр тухайн байршил болгон дээр нь одоо 50 мегаватт гэж байт юм уу. Тийм аймагуд өөрсдөө бие дагаад хөгжих боломжийг өгөөд ингээд нөгөө тархмал их усрүүдийг дэмжиж өгөх юм бол эн чинь цаг хугацааны хувьд ч тэр дээрээс нь өрсөлдөөнүүд ч гэсэн дэмжиж өгөх боломжтой юм л та. Одоо Тамаа аймаг дээр бол одоо Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц хөтлөхгүйд явж байна шүү дээ. Энэ бол одоо манай Монгол улсын хувьд маш том одоо үйл хэрэг болж байна гэж би бол хараад байгаа шүү дээ. Дөрөвний усан цахилгаан станц 2008 онд ашиглалтанд орсон Ховд аймагт. Барин барихгүй, байгаль орчинд хортой хоргүй гэж олон жил маргалдсан. Тэгээ ашиглалтанд орсон өнөөдөр дөрөвний усан цахилгаанаас 1 кВт эрчим хүч 50 төгрөгөөр гардаг, 50 төгрөг. Таашаа усан цахилгаанаас 37 төгрөгөөр гардаг. Дөрөвнийг барьж явах үед Ховд аймаг бүрэн хангана гэж хүмүүс ярьдаг байсан. Тэгээ баригдсан ч Ховд аймгийн одоо 3-1-ийг хангадаг болсон. Яагаад ийм болсон бэ гэхээр эрчим хүчний хэрэглээ одоо хязгааргүй нэмэгдэж байна. Тог цахилгаан гэдэг нь урд нь бол айл өрхөд үндсэндээ бол за эхлээд гэрэл чийдэн за араас нь плетик за тэгээ телевизэр хөрөгч гэж хардаг байсан. Эхлээд гэрэлтэй болчих гэж боддог. Дараад нь плетиктэй болоо хоолоо хийдэг бол дараад нь зургт үздэг болъё. Дараад нь маха модохгүй тул хөрөгчтэй болъё гэж. Тэгвэл одоо ингээд өшөө цаашаа хэрэглэх нэмэгдэж байгаа. Хэрэглээ нэмэгдэхийн хэрээр тийм үү? Тэр хэмжээгээр нөгөө эрчим хүчний одоо их үс
шаардлагатай болж байгаа. Тэгээ энэ үүднээсээ бид нэр Эрдэнэ мөрөнгө усан цахилгаан станцыг 12 оноос одоо миний хувьд одоо санаачлаад хөөсөлж эхэлсэн. Энэ л одоо бүтээн байгуулалт ажил эхлэж байгаа. Тэгэхээр Эрдэнэ мөрөнгө ярьж эхлэх үед үндсэндээ баруун 5 аймаг бүтэн хүчин чанараа хангаж бид тоосч байсан 90 мегаватт. Гэтэл одоо 90 мегаватт Эрдэнэ мөрөнгө усан цахилгаан станц 2028 онд ашиглалтанд ороход баруун 5 аймагт дөнгөж бас 3-1 болж байгаа. Яагаад гэвэл хэрэглээ маань өдөр шөнөгөө одоо тийм үү жил ирэх тусам байнга өсөж байна. Цаашдаа өсөх юм шиг байна тийм ээ. Ер нь хэрэглээ өснө гэдгийг бид нар сайн талаас нь харах хэрэгтэй шүү дээ. Бас одоо энэ онгоцоор нисээд явж байхад хойд солонгос, өмнө солонгосыг одоо шимэн ингээд харахаар хойд солонгос таг харах үед өмнө солонгос ямар гэрэлтэй байдаг вүлээ те. Тэгээд тэрнийгээ дагаад эдийн засаг бас өсөж байгааг харуулдаг. Тэр утгаараа бид нар эрчим хүчний их усруудыг маш сайн нэмээд тэгээд тэрнийгээ дагсан аж үйлдвэрийн боломжууд нь ч гэсэн нэмэгдээд ирэхээр манай эдийн засаг бол одоо нэг төгрөг эрчим хүчинд оруулах юм бол тэр өөр 4 төгрөг болгож одоо нэмэгддэг ийм эффекттэй байгаа. Тэгэхээр энэ утгаараа бол бид нар энэ эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байна гэдгийг сүүлийн үед одоо манай эрчим хүчний яам бол ингээд амар аюул юм шигээр яриад байгаа байхгүй. Бүгдээр одоо химэнцгээ баах хэрэгэлдэг болъё гэд. Эсвэргээрээ бид нар эрчим хүчнийхээ их усруудыг маш ихээр нэмээд дэлхийд өсөлдөж чаддаг хамгийн хямдхан эрчим хүч үйлдвэрлэгч болчихж л та. Тэгхийн бол ихийн манай төр идэрч шин. Манай эрчим хүч дээр. Одоо coin Монголд ирээд үйлдвэрлэж болно биткойн тий. Бид нар тэднийг бүгднийг дээрээс нь одоо хиймэл оюун ухаан одоо нэг мэдээлэл бэлтгэхэд маш их одоо эрчим хүч бас хэрэгэлдэг юм байна шүү дээ. Яг зөвхөн одоо энэ хиймэл оюун ухаан зориулсан эрчим хүчний одоо цахилгаан станцуудыг барьж байгуулна гэж бас Америкт ярьж эхэлсэн байлаа. Тийм учраас цааш тал ингээд тасралтгүй эрчим хүчний хэрэглээ байнга нэмэгдэж шинэ хэрэглээ бас бий болох юм шиг байна тийм. Манай цаг байгалийн цаг уурын онцлогч гэсэн хуурай тэгээ хүүтэн орчинд очиж энэ дата центрүүдийг манай Монгол барих бүрэн боломжтой бол явж байгаа. Туйлын давуу талтай. Тэгэхээр бид нар хэрвээ хямд их усрууд байх юм бол энэ нэг яаж дэлхий рүү гарах вэ гэдэг байсан бол өнөөдөр бид нар дэлхий манад хүрээд ирэх боломжтой. Тэр маань манай эрчим хүчээр суурилсан одоо нар салхины одоо бүх одоо их усрууд нь биднэрт байна штэ. Хүсвэл бид нар бол Азийн цахилгаан станцыг ч гэсэн барих боломж нь бүрэн нээлттэй байж байгаа. Тэр утгаараа хараад үзэхээр бол эрчим хүч бол одоо бас нэг маш гоё гэрэл хэрэгэтэ салбар. Өнөөдөр жоохон ярихад хүнд байгаа ч гэсэн нэг ирээдүйд бол айгүй гоё салбар байна. Тийм болохоор эрчим хүчтэй одоо шинэ их усруудыг тийм үү. Ерөөсөө л аль эрчим хүч үйлдвэрлэх шинэ их усруудыг байнга одоо тасралтгүй нэмж явахд бол нэг тийм айгаадах асуудалгүй. Нийлүүлэлт нэмэгдэхийн хэрээр үн бурхалцаа бий болно. Ер нь эрчим хүчний хэрэглэл тасралтгүй одоо өснө нэмэгдэж байна. Гаднаас гэсэн Монгол одоо эрчим хүчний одоо хямд их усыг ашиглаад бас хөрөнгө оруулах боломжууд бий болно гэж харж байгаа. Өөдрөг харж байгаа юм шүү тийм ээ. Харин тийм өөдрөг харж байна. Гэхдээ бас их сонирхолтой. Би Эрдэнэ мөрөнгөний усан цахилгаан станцаар бас сонсчихлоо. Энэ станц баригдах гээд явж байгаа үед нь манай нэг сумын засаг дарга Ши Жинпин тий Ши Жинпин лөө захиа бичсэн байт юм биш үү? Энэ одоо Монголын байгаль орчинд хортой нөлөө үзүүлэх гээд байна. Энэ төслийг зогсоомоор байна. Тэр одоо яг бодиттой болсон юм зүйл үү? Яг бодиттой болсон зүйл. Тэр хүмүүстэй ингээд манай их хурлын гишүүд одоо бид бүхэн мэдээлэл дутуу өгдөг, буруу өгдөг. Эрдэнэ мөрөнгө усан цахилгаан анх санаачилсан хүний одоо байнга одоо ярьж хөөцөлцөөр ажил ингээд бүтээд явж явах явцад одоо эрсдэлтэй жоохон галтай асуудал учраас манай улс төрчл айдаг барьж авах бас. Миний хувьд л жоохон зоригтой барьж авсан. Тэгээд тэр одоо Увс аймгийн өмнө говь сумын одоо Улиаст баг ингээд нутагт үндсэндээ нууран дотор орж байгаа. Өвлжээ хаварж хашаа байшин басны баг сургууль эднэр. Тэгээд ингээд нутаггүй боллоо бидэнд. Бидний нутгийн оронд нь хаана яаж амьдрах юм бэ? Ер нь одоо энэ байгаль орчин сөрөг нөлөөтэй шүү. Тэгээд нэлээд босноо тэмцэл хийгээд Улаанбаатар хотод ирж байсан. Тэр үед бас уулзаад учрлаад ингээд яриад ойлгуулахаар ийм л байсан юм уу те. Ийм байсан юм бол болох юм байна шүү. Болохгүй малга байна шүү. Гээд тэр хүмүүс тайвшаа буцаж ирсэн. Тэр хооронд одоо болж ирсэн процесс бол Ши Жинпин дарга хүртэл захиа бичээд одоо өмнө сум иргэдийн хурлын дарга нь. Тэрнээс болж бүх асуудал болж ирсэн. Тэгэхээр бид иргэдийн мэдих ихийг хангаад иргэдэд зөв ойлголт өгчих юм бол одоо өнөөдөр эсэг үсэл байхгүй л байж байгаа. Тэгэхгүй болохоор л ингээд эсэг үсэд байдаг. Тэгээ бид бол их хурлын гишүүн нэг үндсэн бас нэг үүрэг бол сонгогч нартайгаа илүү холбоотой ажиллаж тийм үү. Тэдний мэдих эрхийг хангаж тэдний дуу хоолой, тэдний төлөөлөлж дуу хоолойгоос төр зас хөргөж явах хэрэгтэй. Энэ тал дээр бас одоо нэлээ санаачлагтай ажиллахаар их зөв байдаг шүү гэж бас таа. Та чи одоо манай парламентд хамгийн олон сонгогдсон гишүүний нэгт бараг тань шиг 5 удаа сонгогдсон гишүүн. Байгаа хэд хэдэн гишүүн байгаа тийм. Гэтэ одоо ингээд яг тойргоо болтоос олж байгаагүй. Би тойрогсолж байгаа. Тэсээ дандаа ховтоос үлсэн гэхээр ер нь яг ховдын сонгогчноо бол бараг ингээд гэр бүлийн гишүүн гэдэг шиг таньдаг болсон. Тий, ерөнхийдөө бол баруун бүсийн дааслагдсан бүс нутгийн ард иргэдээ зөвхөн ховд гэлтгүүтэй Баян-Ивлийн Увс Завхан Говьлтаа гэдэг энэ аймагуудын ард иргэдийн зовлон жаргал те энэ бүх юмнуудад одоо гарын тавар шиг мэднэ. Ямар асуудал тулгамдж байгаа хэрхээ шийдвэрлэх үүрэг тал дээр бас юм уу.
тодорхой шийдлүүд гаргаад ингээд явж байгаа. Энэ нь бас яг ард иргэдийн төлөөгөөд бас бүс нутгийн хөгжлийн төлөөгөөд ингээд явахаар бас ард иргэд ойлгодог, дэмждэг, итгэдэг. Тийм учраас бас олон дахин сонгодсон байлээ. Тэгээд иргэддээ бол их баярлж явдаг да. Бас итгэлийн даах юмсан гэж хичээж явдаг. Ер нь тэгээд нөгөө их хурлын гишүүн сонгогдох үедээ тийм үү уулыг нурааж одоо усыг эргүүлнэ гэж баха амладаг. Сонгосноос хойш алга болчдөг. Ийм хүмүүс дахин сонгогддог. Тийм болохоор ерөөсөө алхам тутамдаа би энэ улс орны эрх ашигт ажиллах ёстой шүү. Надад итгэсэн сонгогчдын итгэлийг дааж ажиллах ёстой шүү. Түүний тэр үгдийн зовлон жаргалыг сонсож ойлгож шийдэхин тулд анхаарах ёстой шүү гэж байнга одоо бодож сэтгэл зүрхэндээ бас хичээж явах юм бол энэ улсад бас тогтвортой байх боломж байдаг юм байна лээ гэдгийг бас зүгээр хэлье гэдэг бас. Дараагийн асуудал бас нэг ярихад шагнал дээр өөрөө бас тийм их эмзэг байдаг юм байна лээ. Шагналын асуудал. Энд чинь одоо монголчууд төдийгүй дэлхийн нийтлэлээр бас шагнуулах хүн ч гэсэн магтаалын үгэнд дуртай урамшуулах одоо урамшуулах юм бол шагнах юм бол магтах юм бол улмал урам зориг орж ирч хүч орж идэг. Яагаад одоо энэ бас шагнал дээр нэг жоохон тийм эмзэг байгаад тийм. Яг нь ер нь бид нар шагналаа ямар хэлбэрээр авдаг вэ гэдэг асуудал байгаа юм л да. Хүнд жишээ нь ямар хэлбэрээр бид нар шагналыг өгвөл тэр нь илүү бодиттой юм бэ гэж харахаар ер нь чөлөөт эдийн засгийн нийгэм лөө бид нар ч одоо шилжчихлээ шүү дээ. 30 жилийн өмнө одоо шилжилтээ бид нар хийцэн. Тэр хүнд хөдөлмөрлөх юм бол тэр хөдөлмөрийнх нь хөлсийн цалингийг бид нар өгч сурах хэрэгтэй байгаа юм л да. Ерөөсө тэрэн дээр л миний үндсэн одоо эсэргүүцдэг шалтгаан байгаад тийм. Нэг залуучууд тийм одоо ингээд залуучууд дээр бол дандаа ярьдаг л та ингээд манай одоо ахмад үеийнхэн та нар ингээд зүгээр л ажиллаад хажууд ингээд дагаад та нар юм сурна зүгээр ингээд ажил гээд тэгээд одоо бараг хөдөлмөрийн мөлжлөг шахуу байдлаар 1-2 жил ямар ч одоо цалин өгөхгүйгээр тэр залуу хүний одоо хөдөлмөрийн цаг бүтээмжүүдийг ашиглаад ингээд явцсан байдаг. Тэгээд тэрийг болохоор зөв гэж нэрлэдэг. Тэгснээр шинэ жилээр болонгууд одоо нэг шилдэг юу ч юм бэ. Оны тэр хүний шиг юу гэдэг нэг юм нэртэй нэг удам медаль өгсөн байдлаар ингээд хаацглаад өнгөрчдөг. Тэгэд энэ социализмын үед бол тухайн үед нөөц боломж айгүй бага байдаг байсан. Тухайн үед нийтээрээ тэгш одоо цалин авдаг байсан. Тэгээ тэр хүмүүсүүдийг чинь сайн илүү идэвхтэй урамшуулж ажиллуулахын тулд хөшүүрэг нь өөрөө одон медаль байдаг байсан. Тэр үедээ гэхдээ тэр нь үнцэнтэй бас олддог байсан. Тухайн үеийнх нь хүмүүсүүдтэй бол үнцэнтэйгээр авдаг байсан. Гэтэл зах зээлийн нийгэм шилжсэн чинь бид нар нөгөө хүмүүстэй яг хөдөлмөрлж явах үед нь өгчсэн одоо тэр нөгөөх өстөөсөн хөдөлмөрийн медалийн одоо мөнгөний өгч чадаагүй. Тэгээд одоо болохоор нэг санаа зовсон юм шигээр бүх хүмүүст хавтгайруулж тараадаг зүйл болж байгаа. Өнөөдрийн нийгэмдэр энэ чинь өмнөх нийгэмдээ бол утга учиртай үнцэнтэй олддог байсан зүйл чинь өнөөдөр болохоор шуудан дотор хийгээд аваа явцдаг. Тэгээд нэг юм ямар ч үнцэнгүйгээр хин дуртайд нэг өгдөг нэг ийм зүйл болоод ирэхэр чинь өгсөн авсандаач тэр айгу ээлгүй утга учиргүй зүйл болоод ирчихэж байгаа. Тэр утгаар нь л би энийг үнцэнтэй болгох хэрэгтэй маа гэж бодоод идэв. Тэгэхээр үнцэнтэй шагнал дээр бол өөрөө бол бас ингээд төр жоохон оролцоогоо багасгаач. Хувийн хвшлийнхээ өөрсдөө тийм үү хийсэн бүтээснийг нь үнэлээд урамшуулад тодорхой мөнгөн бос хэлбэрээр тийм үү дэмждэг байж хахтан дээрээс нь дахиад ингээд бас буруу зохимжтой биш л гээд энэ тал дээр одоо тэгээд ямар хөө алхам хийж бодож байгаа юм. Ерөнхийдөө бол энэ бид нэр үнцэнжүүлэх буюу одоо ядахта энэ шагнал тодорхойлж байгаа процесс байгаа шүү дээ. Ямар хүнд нь шагнал өгөөд ямар хүнд нь өгөхгүй байгаа юм бэ гэдэг энэ сонгон шалгаруулалтыг айгүй тодорхой болгочмоор байгаа. Хинд ямар шалтгаанаар өгж байгаа юм бэ? Дээрээс нь энд бас төсвийн мөнгө, татвар төлөгчтэй мөнгө хэдэн төгрөг явж байгаа юм бэ гэдгийг бид нараас харчмаар байна шүү дээ. Тэгэхгүй бол ингээд тоон мэдээллүүдийг би аймагуудаас ингээд аваад үзэхэд нэг 400, 300 ширхэг медалуудыг бол ингээд ямар нэгэн нэртэйгээр ингээд тараасан байгаад байгаа аймагуд бол дор бүрний жилд тэрнтэйгээ холбоотой 20-30-40 сая төгрөгийг бас ихаал гаргацсан байгаа. Тэр чинь одоо нөгөө нэг сав юунаас нь ахуулаад зардал бас дагалдаж гарч байгаа шүү дээ. Тэр бид нар манай Монгол улс өнөөдөр шийдэх ёстой асуудал зөндөө байж байна. Тэгж яхад заавал багч гэсэн тэр одоо өргүү зардлуудаа бид нар багасгах шаардлагатай. Тэр утгаараа бол энэ одон медалийг үнцэнжүүлэх гэдэг одоо нөгөө хуулийн төслийг ерөнхийдөө бол өргөн бариад энэ дээр бол сонгон шалгаруулалтын журмыг тодорхой болгож өгье. Дээрээс нь социализмын үеэс гаралтай одоо хөдөлмөрийн улаан түвийн одонч гэдэг юм уу тэр нэршлүүдийг бид нар солих шаардлагатай. Шинэ үетэйгээ нийлүүлж тэр нөгөө нэг нэршлүүдээ бас шинээр ингэж гаргаж ирээд үнэхээр өнөөгийн нийгэмд өнөөгийн үндсэнд нийлцэж байгаа тэр медалуудыг бас ингэж үлдээж байж болно шүү дээ одоо. Ер нь бол хараад ахч бас яг саяных шиг өөрөө бол тийм зоригтой чөлөөтэй бас илэрхийлээд байгаа. Энийг бол сайн тал гэж харж байгаа. Гэхдээ заримдаа бас алддаг. Улсын хурлын гишүүнчид одоо бас алдах хэрэггүй. Олон нийтийн ард түмүүд харж байдаг. Энийг алдаа бол заримдаа одоо маш том асуудал болдог.
Энэ болгон дээр одоо хэрхэн яаж одоо бодож шийдвэр гаргаж байна. Одоо улсын их хурлын хууль тогтоох, хуулийн хэрэгслийн хяналттай байх, ард түмний төлөөлөх үндсэн одоо 3 бидний чинь чиг үүрэг байгаа шүү дээ. Энэ болгон дээр одоо үндсэндээ зөвхөн хувь одоо цэнгүүн, хувь ям цэгт гэдгээсээ илүү одоо бидний амнаас гарч байгаа үг болгон ард түмэн бас юу ярих нүг сонсч байдаг. Тэглэх одоо миний хувьд чинь бол миний хийж байгаа үйлдэл бол Монголын залуучуудын одоо төлөөлөл нь ингэж харж байна гэхээр маш олон хүмүүсийн одоо өмнөөс дуурч байгаа. Зөв дуурах юм бол залуучууд сайн байна гэж харна. Буруу дуурайд буруу явах юм бол залуучууд их муу ба шүү дээ. Одоо энэ хардаа гэж хэлжээ. Тэгээ тэр утгаараа бол би зөрөгтэй бай гэж шийдэж байгаа. Тэр нь болохоор эрчим хүчний реформ яриад үн өртөг нэмэх шаардлагатай гэж хэлэхэд бол хүмүүс дургүй байсан. Энд дэр бол мэдээж хэрэг ингээд хувь гишүүний хувьд бол яагаад ийм ярьж байгаа юм бэ? Залуу арай илүү хөнгөн, арай илүү гэгээтэй салбарын асуудлуудын талаар яриач те. AI хөгжүүлчих үед юм уу, захимжуулчих үед юм. Энэ бол ингээд залуу хүн ярихад гоё сэдвүүд шүү дээ гэд. Тийм гоё сэдвүүд гоё байж болно. Гэхдээ бид нар ингээд нэг гоё харагддаг улс төрчтэй байх юм чухал юм уу? Эсвэл манай Монгол улс өнөөдөртөө зүг болох мó дэ хийгээд шийдэл хийгээд сайжрах юм чухал юм уу гэдгийг бид нар гаргаж ирмээр байгаа юм. Одоо пропорционал системийн давуу тал нь тэр шүү дээ. Бид нар ямар нэгэн тойргоо сонгогддог учраас энд гарч ирсэн гишүүн болгонд өөрийн гэснийг хөдөлгөчий гэсэн бодол тийсэн зорилгууд нь байж байгаа. Тэрнийгээ ямар нэгэн юмнаас үл хамааран хийчихье. Бид нар өнөөдөр буруу ойлгогдоод хүмүүст ойлгохдохгүй байгаа ч гэсэн цаад утгаараа манай Монголын эдийн засаг томоороо өөрчлөгдөж байгаа, сайжирж байгаа. Монгол улсын эрх ашигын төлөө байгаа зүйлс төр цэнгүүн гэдэг хүн одоо муугар хэлүүлсэн ч бай хамаагүй шүү. Тэр өөрөө ямар ч утга учир байхгүй. Яг л улс төрд угаасаа хизээч хүнээр дутахгүй дараагийн хүмүүсд байж л байгаа. Гэхдээ дараагийн залуучууд орж ирэхдээ миний алхаад туулснаас цаашаагаа явмаар байгаа. Тэгэхгүй зүгээр ингээд энд цэнгүүн гэдэг ингээд байсан. Тэгээд ингээд ерөөсөө хинийч дургуй хүрэгдэхгүй гоё юм ярьж байгаа л бууцсан хүн байх юм бол энэ чинь айгүй хайрын 4 жил Монгол улсын хувьд өнгөрчнө. Тэгэхээр ингээд ямартайч нэг юм нийгмийг одоо нэг хөдөлгөж болох зүйлсүүд нь одоо нэг мэдээж хэрэг өөрчлөлт хийх болгон чинь дандаа эсэргүүцэлтэй тулгарч л таарна. Тэгэхээр тэр эсэргүүцлүүдийг бол даваад гаръя л гэж бодож байгаа. 24 онд их хурлын гишүүн болно гэсэн тийм бодолтой байсан уу? Улс төрд бол идэвхтэй байна гэж боддог байсан. Тэр нь бол бид нар нөгөө нэг залуучуудыг ус төрчлөө гэдэг амар дургуцаад байдаг шүү дээ. Ингээд чи битүү ус төр яриа, ус төр муухай шүү дээ. Ингээд зүгээр Instagram дээр гоё зургнууд тавиал байвал ингээд гоё байгаа юм шиг. Бид нар ингээд зарим тохиолдолд нэг Монголын асуудлуудыг харахгүй байгаа юм шиг жүжиглж амьдрцсан гэдэг нэг юм бас нэг хэсэг бөмбөлөг бас байгаад байгаа байхгүй. Яг тэрний нэг хэсэг дотор ер нь бол би ч гэсэн амьдрдаг лсэн л та. Ингээд нэг өөрөө гайгүй ажил төрөл хийчдэг. Тэгээ тийм болохоор заавал одоо тэг хүндрэлтэй юмнуудыг яриад яах юм. Стресстэй нийгмийн асуудлууд, видео бичлэгнүүдийг үзээд яах юм гэж бодоод өөрийнхөө ертөнц дотор амьдрийгээд. Гэхдээ тэгж явах зураа бид нар ингээд нөгөө нэг чимээгүй мас болохоор ингээд яваад хахаар ийм тэр нэг ийм одоо эрүүл бусаар популяр тий улс их орныг ингээд хохироосон утгагүй шийдвэрүүдийг ингээд бид нэг өөгшүүлээд байгаа юм байна гэж хардаг болсон. Тэгээ тэр нь юутай холбоотой хэрэг нөө ер нь бид нар залуучууд ч бас өөрсдөө нэг гоё кул бай гэж боддог шүү дээ. Тэгээд нэг кул байна гэдэг нь болохоор ингээд ус төр ярихгүй байх гэж ойлгодог байсан. Гэтэл энэ чинь ерөөсөө гоё зүйл биш байгаа даа. Бид нар улс төрч хэвчтэй. Заавал улс төрч биш. Зүгээр энгийн инженер хүмж гэсэн улс төрч хэвчтэй. Тэгжээж нөгөө салбарын асуудлуудыг гаргаж ирнэ. Тэгээ тэр утгаараа бол энэ нөгөө нэг муухай үг гэдэг чинь төрийн төлөө огтон боож өгөх юм гээд. Тэр айгу муухай үг байгаа байхгүй юу? Тэр чинь иргэн хүн болгон оролцох хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр бол одоо тэгвэл үндсэндээ их хурлын гишүүн болсондоо нэг харамсахгүй байгаа маань тийм ээ? Үгүй. 2028 дахиад дэвшигс бодолтой юу? 28 онд хэрвээ надад боломж нь болдоод явбал явна. Дахиад жагсаалтанд орохгүй шүү дээ. Тойрогтлоо шүү дээ. Тэгээд хаана ямар буугаар байх нь хамаагүй. Мэдээж хэрэг яагаад тэрийг хэлж ийн вэ гэхээр нөгөө нэг хийсэн үйл хэрэгтэй байх юм бол чадна шүү дээ. Үүсэн үйл хэрэгтэй байх юм. Энэ 4 жил надаас шалтгааллах байхгүй. Би хэрвээ бодож сансан зүйлсүүдээ хийж явуул чадсан байвал тэгэхээр ард түмнээсээ сонгогдоод гарч ирч чадчихвэл дараагийн үйл хэрэгүүдийг хийгээд явна. Энэ 4 жилдээ хийж чадахгүй байх юм бол хангалттай энэ том боломжийг ашиглаж чадаагүй бол бас чадаагүй л гэл бас дүнгээ тавиулаад явдаг. Тэр утгаараа манай энэ парламентын 4 жилийн хугацаа чинь бас зөв юм байна гэж хараад байгаа шүү дээ. Тэгэхгүй бол одоо нэг хүн сонгогдоод нэг хүн тэндээс ингээл шийдвэрүүдийг гаргаа явдаг болчвол яана тийм манаас маш одоо парламентын тогтолцоог бид яаж бэхжүүлэх үү? Ерөөсөө энэ дээр илүү бодох хэрэгтэй. Тэгээ парламент бас зөв байж чадахгүй бол парламент өмнө тулгымцсан асуудлаа шийдэж чадахгүй бол ард түмний тэгээ хүлээлтэнд хүрч чадахгүй бол бас эрсдэл үүсдэг. Тийм болохоор одоо бас яг харахгүй парламентын гишүүдээс бол үйл хөдлөл, үйл ажиллагаанаас төр засгийн доктортой байдал, төр засгийн цаашдаа бас ямар хөө тогтолцоотой явах уу гэсэн шалтгаална. Тийм болохоор бид бүхэн бол илүү бас ухамсартай, илүү бас хариуцлагатай байх хэрэгтэй юм шиг байна. Сая бас өөрөө ярьлаа тий. Залуу хүн бас ингээд
би бас зоригтой байна гэж би өөртөө ч адилхан Монгол Ардын намын дэргэдэх ус залуучдын холбоо, оюутны холбооноос ерөнхийлөгч ингэж хийж байсан. Тэр үед бас залуучуудаас, оюутнуудаас хэлдэг юм бол залуу хүн зоригтой байх хэрэгтэй шүү, зоригтой байх хэрэгтэй шүү, бас зарчимтай байх хэрэгтэй шүү гэж тогтоож чадахгүй бол 3 зэйгээ тогтоогод авчихараа зоригтой, зарчимтай гэж одоо байнга загч хэлдэг байсан. Яг түүнтэй адилхан одоо бас өөрөөс мундаг зоригтой, бас зарчимтай, зоригтой байгаад бас сэтгэл хангалуун байдаг. Тэгээд энэ хэвээр бас Монголын парламент бас одоо залуучуудын за тийм дунд бас эмэгтэйчүүдээс дуу хоолой болж өргөжтэй бас гэлж яваарай гэж төгсөе. За маш их баярлалаа. Тэг өнөөдөр бас бид өхөн ингээд энэ сайхан дөрвөн үйлрлийн цэцэрлэгт одоо хүрээлэн ингээд нэртэй энэ газар бас ингээд ярилцлага хийж байгаа нас учиртай бас ингээд Монгол улстай мөнх одоо ногоон байгаас Монгол жилийн дөрвөн үйлрэлтэй тийм ээ. Бас энэ хөлөмжийн хийг багасгахад бас одоо Монгол улс одоо мод тарьж ургуулж одоо тийм үү. Дэвгүйтгий сэтгэлийн таашаал авч тийм хүн болгон бас одоо Монгол улс одоо ерөнхийлөгч санаачсан тэр бомод гэдээ бас ярьж байгаа. Энэ одоо бас хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гэдэг юм уу. Ер нь бас Монгол улсын иргэн болж төрсний хувьд бас нэг хэсэг мод тарьж ургуулж ирсэн ногоон байх энэ хөлөмжийн хийг багасгах дэлхийн нийтэд бас энэ хандлагад хувь нэмэр оруулах юмсан гэж бодож бас та бас энд илүү манлаад нь явах гэж бодож одоо бас энд өнөөдрөөс ярилцлагыг хийж байгаа юм аа. Тэгээд тийм нэвтрүүлэгтээ урьж оролцсон юуны өмнө маш их баярлалаа. Тэгээд бас сонирхолтой сэдвүүдийн талаар яриад ингээд бид нар чинь туршлага маш их чухал. Тэгээд залуу гишүүд гээд бид нар ярьж байгаа ч гэсэн ер нь манай парламент чинь 80% нь анх удаа сонгогдсон гишүүд байгаа учраас бүгдээрээ ер нь шинэ байгаа учраас ингээд бас яг туршлагатай гишүүдээс маш олон юмуд бас сурах хэрэгтэй шаардлагатай байгаад байгаа. Тэгээд тэр ч утгаараа бас ингээд өнөөдөр хоёлаа ярилцж байхад бас олон зүйлсүүдийг бас бодогдолж яасан гэж сонслоо. Баярлалаа. Тэгээд бас асуудал байвал хандаж байгаараа нээлттэй одоо өөртөө байгаа мэдлэг туршлага юу вэ? Бүх зүйлээр бас залуу гишүүдтэй бас нээлттэй байдгийг аль болох орж гарч байгаараас асуух зөвлөх юм бол яаж байгаа. Тэгэхгүй их хурлын гишүүд нөгөө зөвлөдөг заадаг хүн байдаггүй. Би бас ингээд анх сонгож явахад хинч зөвлөдөггүй яг өөрөө нөгөө долоо хэмжээний огтлж шийдвэр гаргадаг ёстой. Тэгээд алдах юм зөндөө байсан, онох юм зөндөө байсан. Тэгээд алдсан үед бол тэгэл өөрийгөө буруутгахаас өөр одоо буруутгах хүн байхгүй. Тийм болохоор бас иймэрхүү үед нь бас залуу гишүүдээс нэг жоохон зөвлөж юмсан бас нэг боломжоор бас тусалчих юмсан гэж бодож явдаг юм аа. Тэгээд нээлттэй шүү дахин бас уулзч бай асуудал байл чөлөөтэй санал бодлоо болцож бай. За баярлалаа.